Улаанбаатараас ярьж байна. Хүндэт сонсогч та бүхний амрыг ирье. Манай 1-р программын өнөөдрийн нэвтрүүлэг эхэллээ. Өглөө болгоны энэ мэндчилгээг Монголын радио 40 жилийн тэртээс ард түмний хандан дэвшүүлж байна. Радиогийн нэвтрүүлгийн жирийн өдрийн ажил эхэллээ. Манай ажил өргөн хүрээтэй. Өдөр тутмын өргөн нэвтрүүлгийн зэрэгцээ радиогийн ирээдүйн үндсэн ажилтнуудыг сурган бэлтгэх ажиж явагддаг. Эд бол манай нэвтрүүлэгчийн залуу халаа. Өглөөний мэнд нэвтрүүлэг эхлэж байна. Тэгмэл тэнгэрт баясал түгээж, цэнгэл багчуудад сонин сонсгож, алтай хангай алтан говийн аль бүхэнд мэнд дэвшүүлж. Өнөөдөр мэдээлэл радио телевизийн улсын хорооны иргэдэх өсвөрийн сургуулийн дугуйлан ээлжлэх хичээлээр Монголын радиогийн байгууллагын 40 жилийн огтож радиогийн ахмад ажилтнуудтай уулзалт хийх гэж байна. За ингээд хүүхдүүд та нарт ахмад ажилтнуудыг танилцуулъя. 1943 оноос 53 он хүртэл улсын хорооны радиогийн хорооны дараагаар ажиллаж байсан Дулан Дөрж бай. 1935 оноос одоо хүртэл ажиллаж байгаа Харагчааг бай. Тава, Мажигсэрэн, Лаасрын, Ловсондаш, Давхай, Бархас, Саилхан, Бадандард нар ирээд байна. Намын 10 дугаар их хурлын шийдвэрийн дагуу радио хороо намын төв хороонд шууд харьяалагдсан. Улс төрийн төвчөөний 1947 оны тогтоолоор тусгай газар. Дараа нь 1964 онд мэдээлэл радио телевизийн улсын хороо болж өргөгдсөн юм. Монгол радио төсөлт нам төвний төв хорооны удирдлага тусалцааны үр дүнд манай радиогийн нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн бус хэрэгслийн нэгэн ажил намын үзэл сурталчилгааны итгэл зэвсэг болж ирлээ. Радиогийн нэвтрүүлэг үүссэн цэглэсэн эхлэн онол улс төр эдийн засаг үйлдвэрлэлийг гооцоо ёс суртахууны сурталчилгааг тууштай хийж намын үзэл сурталчилга болон шинжлэх ухаан, соёл урлагийн улиртыг сурталчлан дэлгэрүүлэхэд чухал үр гүйцэтгэж байна. Бид түүхэн киноны хэсгээс харж байна. Энэ нөхөд радио нэвтрүүлгийг ашиглан намынхан бодлогыг уран сайхны аргаар сурталчилж явсан шинэ Монголын соёл урлагийн Ахмад үеийнхний төлөөлөгч дэв. Ахмадуудыгаа нэр төрхтэй залгамжлан авахын тулд сайн сурч их юм мэдэх хэрэгтэй. Радиогийн нэвтрүүлэг 40 нас хүрэлээ. Энэ хугацаанд нам засгийн бодлого шийдвэрийг тууштай сурталчлан түүнийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрчдийн хүч мэдлэгийг дайчлан идэвхтэй оролцох хэрэгтэй байгуулсан гавьяагийн нам засаг өндрөө нэж 40 жилийн ойгоор Монголын радиог Скватрийн одонгоор шагналаа. Радиогийн нэвтрүүлгийн үйл ажиллагааны одод дамжуулалтын албан бүр нь манай төрөлх хайрт нам засгийн удирдлага анхаарал халамжтай салшгүй холбоотой юм. Монголын радиогийн хамт олон намынхан удирдлагаар намаас өгсөн ямар ч даалгаврыг урдын адил нэр төрхтэй биелүүлэхээр нам засагтан илэрхийлжээ. Одоо манай бүх аймагсан нэгдэл сангийн аж ахуй олон бригад радио зангилгаатай болжээ. Баян үлгийн зэрэг хэд хэдэн аймагт радиогийн нэвтрүүлэх станц ажиллаж байна. Бид радио хүмүүслэр Баян үлгийн магнын радио станцияснан сөйлөгдөрмөс. Баян үлгийн хөдөлмөрчид социалист их орныхон амжилт ололтын мэдээ эхэл дээр нь сонсч байна.
эндээс эхэлдэг. Хэрв радио нэвтрүүлэг үүссэн анхны жил өдөрт 2 цагийн нэвтрүүлэг хийж байсан бол өнөөдөр 2 програмаар хоногт 24 цаг явагддаг 48 төрлийн тусгай нэвтрүүлэг энэх хүмүүсийн оюун ухаан бүтээл чармайлтаар бэлтгэгддэг. Радиогийн олон нийтийн үндэс байнга бэхжиж байна. Радиод өдөр тутам 60-аас 80 захидал, жилдээ 20 гаруй мянган захидал ирдэг. Тарийн тал байдаг комбайнчин дэргэд газар хагалсан тракторчин хажууд будаадсан машины бүхээгт өтрөм дээрх оюутнуудын дунд ариун ургацын ажил хаана өрнж байна? Радио сурвалжлагчийн хавар намрын томилолт тэмдэл байдаг. Нийт нэвтрүүлгийн 60 орчим хувийг дуу хөгжмийн нэвтрүүлэг эзэлдэг. Томилолтон өгсөн радио сурвалжлагч тухайн үед анхаарал татсан гол газрууд руу хөлгийн жолоо залдаг. Манай байнгын болон явуулын сурвалжлагч идэвхтэн бичигчид эх орныхон 408 зохисоос өдөр тутам олон зуун медиа материал төвдөө ирүүлдэг. Радио нэвтрүүлгийг зохион байгуулалтын ажилтай хосолсон үр дүнтэй сайхан ажил манай ажиллагаанд уламжлал болсон. 1962 онд тусгаас дорж жил 4-5 жил сая 510 мянган тонн метрийн үүрэг гүйцэтгэж 10 гаруй жилийн ажил хийж ирсээр батгаж 5 жилийн эхний 3 жил 4 сард сая 630 мянган тонн метрийн үүрэг гүйцэтгэж 12 жил 7 сарын ажил хийж ирлээ. Тээвэр байгуулагдсан 50 жилийн ойг угтаж 5 жилд 17 жилийн ажил хийх зориг иргэншил дүүрэн байна. Өнөөдөр радиогийн 40 жилийн нэрмжит цуванд оролцож байгаадаа баяртай байна. Радио хурал, радио дуудлага, өндөр бүтээлийн ажлууд хөдөлмөрчдийн үндэстэр хөдөлмөрийн эдгээр болов. Телевизийн видеоклип, медиахүйц бүсгүйц мэдээж байна. Монголын радио хэзээ ямар инх тэрний дуу хоолой болж, импреализм дайн төрөмбөлийн эсрэг шудраг түмний тэмцлийг хэмжиж байдаг. Олон сар хоригдож байсан Чилийн коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Лос Каролайныг дайхан Сантьягод авчирч түүнийг ойрын цэргийн шүлгээр ялгагдж байгаа нь
Өнөөдөр түүний амь насыг аврахын төлөө дэлхийн дэвшилт олон нийтийн сүр дуу хоолойтой дэвсний үйлдвэрийн коммунистууд ажилтнууд бид нэгдэж Лос Каролайн болон түүний амд нөхдийг суллахыг эрс хатуу шаардж байна. Монголын радиогийн гадаадын сонсогчдод зориулсан нэвтрүүлэг Монгол радио хувьсгалт намын анги тавьж гадаад бодлоо. Бүгд наримдах Монгол ард улсын хөгжлийн түүхэн онцлог. Социалист байгуулалтын ололт амжилтыг сурталчилж байна. Добрый вечер, дорогие радиослушатели. Начинаем передачу из столицы Монгольской Народной Республики, города Улан-Батора. Hello listeners, this is Radio Ulaanbaatar broadcasting to the Far East and Southeast Asia. Ici Ulaanbaatar, capitale de la République populaire de Mongolie. Bonjour chers auditeurs, nous commençons notre émission en langue française à destination des pays d'Afrique. Манай гадаад нэвтрүүлгийг 5 тэрийн 60 орчим орны олон хэлний хүмүүс өдөр тутам сонсож байна. Гаван, Найроби, Торонто, Гонконг, Нью-Йорк, Лондон, Генуя, Токиогоос ирсэн захидлууд энэ байна. Монголын радиогийн байгууллага 1952 онд радио телевизийн олон улсын байгууллагын гишүүнээр элссэн юм. Нөхөр Цэтэн бол радио телевизийн олон улсын байгууллагын захиргааны зөвлөлийн 49-р чуулганд оролцохоор ирсэн. Зөвлөлт холбоот улсын телевиз радиогийн улсын хорооны дарга Лапинг бүлээн авчуулсан. радио телевизийн олон улсын байгууллагын захиргааны зөвлөлийн 49-р чуулган манай эх орны нийслэл Улаанбаатар тулсан Монголын радио телевизийн байгууллагын олон улсын байр суурь нэр хүнд өсөн бэхжиж байгаагийн нэгэн илрэл болсон. Мянга 1957 онд байгуулагдсан радиогийн байгууллагын бүрэлдэхүүнд орж ажилладаг Монголын цэглэгээ мэдээний газар Монгол радио техникийн орчин үеийн төхөөрөмжөөр бүрэн тоногдогдож гадаадын агентлагуудтай өдөр бүр мэдээ материал солилцож байна. Монгол телевизийн төв байгуулагдаж Улаанбаатар дархан чавлсан мөн олон суурин газрын хөдөлмөрчид цэнхэр дэлгэх сархуулс нь манай соёлын нэг томоохон гололт юм аа. Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар сансрын холбооны орбит станц байгуулагдсанаар манай үзэгчид Москвагийн телевизийн нэвтрүүлэг Москвагаар дамжуулан Дэлхий дахин дагуулж буй томоохон үйл явдлыг гэртэн хардаг болсон. Монголын радио анх хэдхэн мянган цэг ажилуулах чадaltaй жижиг станцуудаар нэвтрүүлгээ эхэлж байсан бол өнөөдөр зөвлөлт бод улсын тусламжтайгаар байгуулагдсан өндөр хүчний олон станц бүхий Ленин нэрмжит радио төв ажиллаж уудам дэлгэр улс орн маань бүхэлдэн радиожин нийт төрхийн 70 гаруй хувь нь нэвтрүүлгийг тогтмол сонсож байна. Улаанбаатараас ярьж байна. Тийм ээ. Социалист шинэ Монголын дуу хоолой радио өргөн нэвтрүүлэг эх орныхоо нийслэл Улаанбаатараас 40 дахь жилдээ түгэн цорайтж байна.